Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэндээ 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн DBS-ээс эрхлэн бэлтгэсэн мэдээллийн хөтөлбөрөөр танилцуулах гэж байна. Үзэгч та бүхэн өнөөдрийн хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Эхнийдээ Дархуул аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд автомашины тоо эрчимтэй өсөн нэмэгдэж байна. Үүнийг дагаад замын хөдөлгөөний дүрмийн зөрчил, осол аваарын тооч мөн өсөн үзүүлэлт байгаа юм а. Тэгвэл холбогдох байгууллагууд хамтарсан хянах шалгалтаа эрчимжүүлэн, зөвчлөлийг илрүүлэн, шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байна. Дархуул аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг болон Дархуул аймгийн авто дээрийн төвтэй хамтарсан эрчимжүүлсэн хяналт шалгалтыг 5 дугаар сарын 6-наас 5 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Хяналт шалгалтын үеэр том аврын тээврийн хэрэгсэл, зөөвөрлөгдсөн ачаа тийшний хэмжээгээ хэтрүүлэх, хүн тээвэрлэх журам зөрчсөн зөрчил буюу хууль бус тээврийн зөрчлүүдийг түлхүү илрүүлж байгааг анхаарууллаа. Манай замын цагдаагийн тасаг Дархуул аймгийн авто дээрийн төвтэй хамтраад сарын хугацаатай хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа. За энэ хяналт шалгалт нь ямар зорилготой юм бэ гэхээр Дархуул аймгийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнд оролцож байгаа том аврын ачаа тээвш, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, за мөн гэрэлтүүлэх хэрэгсэл, за мөн хот хооронд болон хөдөө орон нутагт хүн тээвэрлж байгаа одоо хулгаан тээвэртэй тэнцэх чиглэлээр хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллаж байна. Ер нь ямар зөрчлүүд дийлэнхтэй илэрч байна? За Дархуул аймаг яг төв дотроо гэх юм бол одоо том аврын тээврийн хэрэгсэл нөгөө шинээр баригдаж байгаа замууд дээр ажиллаж байгаа тээврийн том аврын тээврийн хэрэгслүүд маань одоо ачаа дэш хэтрүүлэх тийм ээ. За мөн шөнийн цагаар оролцож байгаа тээврийн хэрэгслүүд маань гэрэлтүүлэх хэрэгсэл байхгүй гэх мэт зуршлууд бол дийлэнхтэй өртөгдөж байна. Тэгэхээр жолооч нартай юун дээр одоо анхааруул бас хэмжлүүлэх хэлэх вэ? За нийт жолооч нартай шөнийн цагаар хөдөлгөөнд оролцож байгаа бол мэдээж гэрэлтүүлэх хэрэгсэл, за мөн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцооч. За том аврын тээврийн хэрэгслийн жолооч нар маань журмаа дагаад шаардлага хангасан тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохоос гадна жин тоонд хэтрүүлэхгүй ачаа дэше ачаачээл гэж зөвлөмөр байна да. Эдгээр зөрчилтэй тохиолдлуудад жолоочийн өмнөлгийг нь хураа авч зохиохоо шаардлагыг танилцуулан улмаар авто дээрийн төвийн авто дээрийн хяналтын улсын байцаагч нар зохиох торгуулийг оногдуулж байгааг хэлж байна. Хөтөлбөрийн дараагийн мэдээ 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийг дэлхийн нийтээрээ олон улсын ургамал хамгааллын өдөр болгон тэмдэглэдэг байна. Энэ жилийн тухайд тус өдрийг ургамлын эрүүл мэндэ бол нэг эрүүл мэндэ урайдаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү өдрийг Нэгдсэн үндэсний байгууллагын хүн сүдэн аж ахуйн байгууллага болон олон улсын ургамал хамгааллын конвенцоос санаачилж 2020 онд Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамбле аль бие ёсоор баталсан байдаг юм а. Өнөөдөр олон улсын ургамал хамгааллын өдөр тохиож байна. Монгол улс 1997 онд ургамал хамгааллын олон улсын конвенцэд нэгдэн орсон байдаг бөгөөд одоогийн байдлаар 185 улс орон тус конвенцийн гишүүн болжээ. 2025 оны ургамал хамгааллын өдрийг хүн сүдэн аж ахуйн байгууллага болон үндэсний байгууллагуудтайгаа хамтран онцгой хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд ирээдүйн ургамал хамгаалагчид өдрөлгийг Хүдэн аж ахуйн их сургуулийн дархан кампуст оюутнуудад зориулан зохион байгууллаа. Тодорхойлбол ургамлын эрүүл мэндийн сэдвийн хүрээнд оюуны ирээдүйн сургуультай хамтран бага ангийн сурагчдад хүнсний ногоо, жимсгний чанарыг шалгах дадлах сургалтыг зохион байгуулсан юм. Түүнчлэн Нэгдсэн үндэсний байгууллагын хүн сүдэн аж ахуйн байгууллагын 205 мянган $ын санхүүжилттэй стандартуудыг нэвтрүүлэх, оролцогч талуудыг чадварчуулах, техник хамтын ажиллагааны хөтөлбөр өнөөдөр аль бие ёсоор нээлттэйснээр онцлогтой. Эдгээр ажлууд нь Монгол улс дэлхийн ургамал хамгааллын бодлоготой хүл нийлүүлэн алхаж, ирээдүйн хүнс байгаль, эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалах алхам юм а гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. За Нэгдсэн үндэсний байгууллагын хүн сүдэн аж ахуйн газраас жил болгон одоо шинжил болгон олон улсын ургамал хамгааллын өдрийг зохион байгуулж ажиллаж байгаа. 5 сарын 12-ны өдрийг олон улсын ургамал хамгааллын өдөр болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор ургамал хамгааллын газраас ургамал хамгааллын газрыг таниулах, олон нийтэд сурчлах, хүүхэд багчууд болон сургууль оюутан залуучуудад ургамал хамгааллын оролцоог нэмэгдүүлэх, ургамал хамгааллын талаарх мэдээллийг өгөх чиглэлээр өнөөдөр ургамал хамгааллын өдрийг зохион байгуулж ажиллаж байна. За Хүдэн аж ахуйн их сургуулийн нийтдээ 100 оюутан. За оюуны ирээдүйн сургууль болон бус дунд сургуулиудын 100 орчим сурагч өдрийн үйл ажиллагаанд хамрагдлаа. За дээрээс нь Нэгдсэн үндэсний байгууллагын хүн сүдэн аж ахуйн газрын Монгол Улс суурин төлөөлөгчийн газраас холбогдох хүмүүсийн мэргэжлүүд ирж ажиллаж байна. Олон улсын зөвлөхүүд, ургамал хорийн цэгийн чиглэлээр хамтран ажилладаг эрдэмтэн докторууд, за ургамал хамгааллын эрдэмшлэгээний хүрээлэн, ургамал газар тариалангийн эрдэмшлэгээний хүрээлэн гэсэн төлөөллүүд ирж болсон. Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцлоо.
Дэлхийд дахинд ургамлын халдварт өвчин хортон шавьчны улмаас ургацын 20-40% алдагддаг бол уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, хил дамнсан худалдаа, аялал жуулчлал нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд энэ асуудал улам бүр хурцтаж байгаамаа. Ургамал нь хүн төрөлхтний идэж байгаа хүнсний 80%-ийг, амьсгалж байгаа агаарын 98%-ийг бүрдүүлдэг амин чухал их усүр. Иймд ургамлыг хамгаална гэдэг нь эрүүл амьдралыг хамгаалж байгаа үүсгэлээ. Мөн ургамлыг хамгаална гэдэг нь амьдралыг хамгаалж байгаа хэрэг, тиймээс хүн бүрийн оролцоо, хариуцлага ухамсараа дараагийн мэдээлэл үзүүлье. Шилдэг хамтарсан баг болцолт уралдаанд Дархан Улаан аймгийн нийтдээ 4 сумдын 26 баг оролцож шилдэг хамтарсан багуудыг шалгаруулна. Дархан Улаан аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх, архитан согтоорохтой тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс гэмтэрэг зөрчүүлэхүү баг Урайндор шилдэг хамтарсан багийг шалгаруулах болцолт уралдааныг зарлаж нээлттэй арга хэмжээ хэллээ. Тус саяны зорилго нь аж ахуй нэгж байгуулах гудамж талбай олон нийтийн газарт согтоогоор үйлдэгдэж байгаа гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоож илрүүлэх, иргэн аж ахуй нэгжээс эрүүлж байгаа давтамжтай дуудлага мэдээллийг бууруулах, ажилтан албан хаагчдыг гэмтэрэг зөрчилд өртөж охирохоос урьдчилан сэргийлэх зорилготой гэдгийг онцоллоо. Уралдаан энэ оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 11 дугаар сарын 10-ны өдрийн хооронд зохион байгуулагдах бөгөөд арга хэмжээнд Дархан, Орхон, Хонгор, Шарангой сумдын нийтдээ 26 баг оролцсноо. Дархан Улаан аймгийн хэмжээнд гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр годамжлалгүй олон нийтийн газар согтуугаар үйлдэж байгаа гэмт хэрэгүүдийг бууруулах чиглэлээр Дархан сум, Шарангой, Орхон сумуудын 4 сумын хэмжээнд шилдэг хамтарсан баг гэсэн арга хэмжээг зохион байгуулж байна. За энэ арга хэмжээ нь бол одоо 2 үе шаттайгаар дүгнэж, за энэ оны 11-р сард эцэстэн одоо шалгаруулж 1, 2, 3 дугаар байруудыг эзлүүлж 1-р эзэлсэн багийг 2 сая, 2-р эзэлсэн багийг сая 500, 3-р эзэлсэн багийг 1 сая төгрөгөөр шагнаж урамшуулах гэж. Одоо өнөөдрийн уулзалтаар бол энэ хамтарсан багуудын аяны дүгнэх аргачлалыг бол сая мэдээллүүдийг өглөө. Мөн аймгийн хэмжээнд гэмт хэрэг зөрчил үйлдэгдсэн багуудын хэмжээнд статистикийн мэдээг бол одоо товчхондоо бас мэдээлэл нийт одоо хүрэлцэнд танилцууллаа. Дараагийн мэдээ. Банкны хөгжил өнөө ба ирээдүй эрдэм шинжилгээний баг хурал Дархан Улаан аймагт 10 дахь жилдээ зохион байгуулагдаж шилдэгүүдээ тодруулсан байна. Монгол банкнаас эдийн засгийн санхүүгийн чиглэлээр судалгаа хийж байгаа судлаач оюутнуудын судалгаа ихтгэхийг дэмжих. За тэдний бодлого босруулах оролцоог нэмэгдүүлэх, судалгаа болон шинжилгээний ажлын олон нийт мэдээлэл чиглэлээр бол жил болгон эрдэм шинжилгээний хуралцаан байгуулдаг. За үүний өрөөнд л мөн орон нутагт жишээлх юм бол Дархан аймагт маань маш амжилттай эрдэм шинжилгээний хурлаа энэ жил 10 дахь жилдээ зохион байгууллаа. Тэгэхээр энэхүү 10 дахь жилдээ зохион байгуулж эрдэм шинжилгээний хурлын өрөөнд болохоор судлаачдын болон оюутнуудын маш сайн бүтээлүүд оролцож за шилдэгүүдээ шалгуулсан. Тэгээ оролцогчтой цаашдын ажил болон одоо судалгаанд амжилт хүсье. Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Зохион байгуулагч шалгаан технологийн сургууль хэдэн намын үйлс бишид дэлгэх болтугай 3 дугаар байрны шагналыг бомдэр. За 2 дугаар мөн ажиллагаа банкны хөгжил өнөө баяр 2 дугаар байр эзэлсэн тул өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав. Эс хөрөлчин гэсэн байна. Ахлах багш хөрөлчин багштай баярлалаа. За өнөөдрийн тэргүүн байрны судлаачийн төрөлдөө эрхэм хүндэцээ урмаа танаа. Үндэсний мөнгөн тэмдэгт үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал болох Монгол банкны эрдэм шинжилгээний баг хуралд оюутнуудтайгаа мөн бусад судлаачтайгаа одоо амжилттай оролцлоо. Банкны салбарт цахим эдийн засаг нөлөөлнө гэсэн сэдвээр итгэлээ хэлэлцүүлж амжилттай оролцсондоо баяртай байна. Тэгээд энэхүү хурал маань одоо 10 дахь удаагийн хурал маань зохион байгуулж байна. Тэгээд цаашдаа Монгол банкны зүгээс энэхүү хурлыг одоо тогтвортой зохион байгуулж эрдэмтэн судлаачтай дэмжин гэдэгт нь найдаж байна. Мөн энэхүү хурал нь үр өгөөчтэй бас цаашдаа эдийн засагт хэрэгжсэн олон сайхан арга хэмжээг одоо бий болгосон хурал агаасаа гэж хүсэж байна.
бол өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаваа. За ингээд өдөр аж ахуйн сургуулийн оюутан өөрийн цалмандаа баяр хүргье. За тэрүүн бай. Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаваа гэсэн байна. За маркетинг хэрэгцээс сэдвээ. Хөрөнгө оруулалтын өгүүлбэрийг нэмэгдүүлэх боломжийн судалгаа гэх сэдвээр өнөөдрийн хэлтгэлийг тэрүүн байрыг эзэн боллоо. Маркетаа баяр хүргье. Бид бүхний жил болгон Монгол банктайгаа хамтран зохион байгуулдаг банкны хөгжил, банкны салбарын хөгжлийн асуудлуудыг хэлэлцэж шийдвэрдэг юм онол практикийн баг хурлаа явуулаад 10 дахь жил тохиож байгаа буюу энэ жил 10 дахь хурлаа амжилттай зохион байгуулж өндөрлөө. За энэхүү хурал маань бол хоёр үе шаттайгаар явагддаг. За нэг нь бол судлаачийн төрөл, оюутны төрөл гэсэн хоёр төрөлдөг бол хурал маань явагдаж ингэж байгаа. За тэгэхээр банк санхүүгийн салбар тулгамдж буй асуудлуудаа хэрхэн шийдэл гарцыг хайж олох вэ? Тэгээ тухайн асуудлуудыг ямар түвшинд судлаж, ямар түвшинд гаргаж ирэх вэ гэдэг асуудлыг бол одоо бизнес удирдлага болон менежмент санхүү банкны чиглэлээр суралцаж байгаа дархны ихтэй сургуулийн оюутнуудаар маань болон багш судлаач нар маань бол одоо ингэж оролцож илтгэлүүдээ бол хэлэлцүүлдэг. Тэгээд өнөөдрийн хуралд бол нийтдээ 17 илтгэл хэлэлцүүлэгдэж шагналт бариудаа шалгаруулж энэхүү хурлыг хамтран зохион байгуулдаг. За Монгол банкны Дархан уулын аймаг дахь Монгол банкны хилцээний хамт болон Голом банкны Дархан уулын аймаг дахь бизнес хөгжлийн төвийн хамт олон Капитал банкны Дархан уулын аймаг дахь Капитал банкны салбарын хамт олондоо одоо чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлж байна. Та бүхэндээ цаашдын ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. За мөн бид бүхэндээ жил болгон хамтран ажилладаг. Одоо үзэгч та бүхэндээ бизнес мэдээлэлээ үргэлжлүүлэн танилцуулна. Түүнийгээс үзэгч та бүхэндээ бид шинэ Дархан олон улс худалдааны төвийн 2 давхар цахилгаан шатаараа гараад яг баруун гар талд чинь цоо шинээр үүд хаалгаа нээсэн шинэ дэлгүүр буюу Авжуур хөшиг хүнжил гудасны гэр ахуйн бараатай M Store дэлгүүрийг танилцуулах гэж байна. M Store дэлгүүрийн тухайд Гуанжуугаас болон Хятадын үйлдвэрүүдээс нь шууд оруулж ирдэг хамгийн сүүлийн үеийн сонголттой хэв шинж загварыг агуулсан Авжуур хүнжил гудасыг зардагаараа онцлогтой байгаа. Ингээд нээлтийн урамшуул зориулаад бүх бараандаа 20-30% бодит хямдралыг цөөхөн хоногийн хугацаанд зарласан байгааг дуулахад таатай байна. Мөн та гэртээ болон оффистоо онцлог маягаар хэд хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүнийг авах юм бол гарын бэлэгтэй байгааг дуулгаж байна. Ингээд ямар онцлог бараа бүтээгдэхүүн байгааг илүү дэлгэрэнгүй танилцуулцгаая. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За манай авжуурны хувьд болохоор сүүлийн үеийн яг 25 оны одоо тренд болж байгаа авжрууд байгаа. За манай давуу тал нь юу гэхээр Гуанжуугаас яг үйлдвэрийн газар нь загвараа өгөөд захиалга өгөөд авчирдгаар одоо онцлог байгаа шүү. За манайх ингээд нээлтийн урамшуулал хямдрал зарласан байна. Манайх 20-30% хямдрал зарласан байгаа шүү авжуурандаа. За манайхаас авжуур хөшиг хүнжил гудас авсан тохиолдолд манайх бэлэгтэй худалдаа явуулж байна. За одоо ингээд болор авжуур нь болохоор сүүлийн үеийн K9 гэсэн ийм сайжруулсан болрууд байна. Энэ болохоор гэрэл ойлгох чадвар нь маш сайн. За ингээд галт тогооны өрөө болон зочны өрөөндөө хослуулж авах боломжтой. За мөн дээрэс нь манайх минималист авжуурнууд бас ирсэн байгаа. Том жижиг те том өрөөтэй бол томыг, жижиг өрөөтэй бол жижигийг аваад хүүхдийн авжуурнууд бас маш их сонголттойгоор. За манай давуу тал нь нэг авжуураас ерөөсөө 2-3 шиг байдгаараа онцлог байгаа. За манай энэ урамшуул маань 7 хоногийн занд үргэлжилнэ. Хаусны авжуурнууд бас байгаа. Энэ үлэгдэг авжуурнуудыг болохоор өөрийнхөө ханд өндөр нам хантай газруудад тохируулаад дээш нь доош нь болгоод янзлаад үлэгчдэг байгаа шүү. За энэ ингээд хаусны авжуурнууд байна, галт тогоонд үлгэх авжуурнууд байна. За энэ авжуурыг одоо тэр цаатлын авжууртай хослуулж үлгэх жишээний одоо сүүлийн үеийн байрнууд чинь галт тогоо том өрөөнүүд нь цуг байдаг болсон шүү дээ. Тэгэхээр нэг загварын авжуурнаас 2 өөр төрлөөс нь үлгэл бас аюу айтайхан харагддаг. Хаусны урт унждаг коридорд үлддэг авжуурууд бас болор авжуур байна, минималист авжуурууд байна. За эрэгтэй эмэгтэй хүүхдүүд төрөлдсөн ийм авжуурууд ханд үлддэг, дүүжилдэг, унтлагын өрөөних гэ за энэ зарим загварууд нь бас үлгөхөөр нөө багтахгүй байсанд бол зарим үзээгүй авжуурууд бас байгаа шүү. За сүүлийн хөшгнүүд за хамбун хөшгнүүд бол энэ
сайн хаадаг. За хамбуу хөшгнүүдийн сүүлийн үед нөгөө тренд л одоо ийм алтлаг шар өнгөтэй хөшгнүүд бас ирсэн байна. За эдгээр ингээд манайх хөшгөндөө бас 20-30% бодит хямдрал зарласан байгаа. За мөн та хэмжээгээ өгөөд манад захиалгаар оюулж болно. За ийшээгээ ингээ хамбуу хөшгнүүд байгаа шүү. Ийшээгээ торгон хөшгнүүд байна. За ер нь бүхий л төрлийн хөшгнүүд сүүлийн үеийн тренд болж байгаа минималисттэй ийм торгон хөшгнүүд байна. За энэ хөшгөний хувьд болохоор манай таар яг цэвэр тааран хөшгнүүд байна. Эдгээр саата сагуу гэд сүүлийн үед бас ийм тренд болж байгаа хөшгнүүд байна. За өнгөний сонголт бол мэдээж байгаа. За одоо бас ингээ сүүлийн үед ийм ноолор хөшиг бас ийм гарсан байгаа 3D. За энгийн ийм цоохор загвар ингээд ийшээгээ хамбон торгон бүгд ийм гоё хөшгөн өдөрсөн байна. Өнгөний сонголтууд бол бас зөндөө байна. Тааран хөшгнүүд нар хаадаг нимгэн зузаан гэд бүгд байгаа шүү. За хамбуу хөшиг маань ингээд бас цэцэгтэй цэцэггүй цулгаа ингээд өнгөний сонголт бол нимгэн зузаан ингээд өнгөний сонголт маш их байна. За хамбуу хөшгнүүд нь ингээд байгаа шүү. За чүүлнүүд бас төрөл бүрээрээ манад ирсэн байгаа. За хамбон торгон хөшгтэйгээ хослуулаад ингээд чүүлээсээ сонгоод авах боломжтой. Чүүл хөшгөө бас та нар хэмжээ загвараа өгөөд оюулаад 1 хоногийн дотор гаргаж өгөх боломжтой байгаа шүү. За ингээд чүүлнүүдийн хувьд бол маш их сонголт байгаа. За ингээд ингээ харуулчих. Хүүхдийн өрөөний хөшгнүүд, чүүлнүүд бас байгаа. За манад маш хямдар худалдаалж байгаа. Нээлтийн хямдрал зарласан байгаа. 20-30% хямдралтай байгаа шүү. За хүүхдийн өрөөний хөшгнүүд байна. Эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдэд. За ийм хөөрхөн ийм хатгамалтай 3D зурагтай ийм хөшгнүүд байна. За энэ эрэгтэй хүүхэд гэхэд ийм машины зурагтай, эмэгтэй хүүхэд ийм үнсгэлжин McQueen гэд. За ингээ харуулж. За чүүлнүүд нь бол байгаа. За өнгөний сонголтууд бол энэ сүүлийн үеийн охтуудын сонирхоод идэг хурууmiтай хөшгнүүд байна. За ийм хөөрхөн эрэгтэй хүүхдэд зориулсан ийм 3D ийм хөөрхөн хөшгнүүд байна. Чүүлүүдтэйгээ. За та манайхаа сонголтоо игээд хэмжээгээ өгөөд оюулах боломжтой байгаа шүү. За ийм хөөрхөн ийм 3D ийм хөөрхөн хүүхдийн хөшгнүүд байна. За чүүлнүүд нь эндээс сонголтоо игээд чүүлтийг хослуулаад авах боломжтой байна. Манай хүнжлийн даавны хувьд бол бас төрөл бүрийн хүнжлийн даав ирсэн байгаа. За дээдлийн цулгаа даавнууд гэхэлэр сатин яг цэвэр даав 2 хүний үнжлүүд байна. За доошлоод ингээд цэцэг зурагтай Джеймс Келлинүүд 1 хүний 2 хүний гээд ирсэн байна. За мөн одоо сүүлийн үед тренд болоод байгаа амьсгалдаг нөгөө муслим даавнууд маань төрөл бүрээрээ 1 хүний 2 хүнийг гээд төрөл бүрээр ирсэн байна. Цэвэр даавн материалтай ийм хүнжлийн даавнууд 1 хүний 2 хүнийг гээд байгаа. За ийшлээд нөгөө нэг торгон цэвэр даавн дотор та торгон хүнжлийн даавнууд манад бас ирсэн байна. Хүүхдийн бас зурагтай, хүүхдийн зурагтай муслим хүнжлийн даавнууд 1 хүний 2 хүний 3D зурагтай. За хүн алдтай ийм үнсгэлжинтэй ийм 3D зурагтай цэвэр яг 100% хүүхдийн даавнууд ирсэн байна. За энэ болохоор сатин, өнгийн сатин минимал хүнжлийн даавнууд бас 1 хүний 2 хүний гээд бүгд ирсэн байгаа шүү. За энэ даавнууд трендлээд байгаа даав зүрхэн хэлбэртэй энэ цагаан даавнууд энэ жил бас трендлж байгаа шүү дээ. Энэ даавнууд ирсэн байна. 1 хүний 2 хүний ирсэн байна. За энэ мэрвэхэтэй даавнууд бас өнгөний сонголттой ирсэн байгаа шүү. Орны бүтээлгнүүд өстэй өсгөө ингээд цулгаа бүх төрлийн орны бүтээлэг, бодингийн бүтээлгүүд ирсэн байна. За одоо нөгөө бас ямар ч ялангуй 100% чанмал даавнууд, Японы стандартын даавнууд бас 1 хүний 2 хүний гээд өнгөний сонголтууд манад бүгд ирсэн байна. За 1 хүний 2 хүнийх цулгаа, за ийм зурагтай, зураггүй гээд бүгд манад ирсэн байгаа шүү. За манай бас нөгөө сүлд бас тренд л одоогоо нөгөө мандалатай эд баялаг дууддаг мандалатай даав бас хүнжил бүгд ирсэн байгаа шүү. За энэ сатин даавнууд байна. 1 хүний 2 хүний сатин даавнууд байна. Цулгаан цэвэр даавн, мет өнгөтэй даавнууд 1 хүний 2 хүний. За хүүхдийн энэ даавнууд бас ирсэн байна. Цэвэр даав.
За энэ зургаараа өөр эмэгтэй эрэхтэй Маша Бавга ингээд бүх хүүхдийн үлгэрийн Баатруудтай хүүхэн давнууд бас ирсэн байна. За муслим давуу түрүүн би дурдсан тий. Хүүхдийн давуу, том хүний давуу, зурагтай зураггүй гэд сонголтууд бол манад маш их байгаа шүү давууны үед. За ийшээ ингээд энэ нөгөө нэхмэл одоо нөгөө гоёонууд гэж ярьдаг да тий буудан дээр тавьдаг эсвэл орон дээрээ тавьчдаг. За жишээл нөгөө 100 мөн лагер магар дээрээ нэг сэрүүн үед нөмрөөд суучдаг. За ингээд буудангийн бүтээлгэнд бол ингээд төрөл бүрээр гетэ буудан, хоёртой буудан тий креслэл бүгд ингээд өнгөний сонголтууд маш их байгаа. Манайх үйлдвэрийн үнээр энд худалдаалж байгаа маш хямдхан байгаа шүү. За энэ даадагийн 0.1 гишгүүрүүд бас ингээд төрөл бүрээр манад ирсэн байна. За хүнжлийн хувьд бол манад нөгөө хөр хорхон хүнжил, шар борцгны хүнд дөрвөлтэй хүнжил, цэвэр даавн хүнжил, сатин хүнжил, зуны хүнжил гэд хүнжлийн хувьд бол маш их хүнжлүүд байгаа шүү. Та ирээд сонирхоорой. За дэрний хувьд болохоор манайх шар буурцгны дүүргэлттэй, будааны айлсны дүүргэлттэй, за нөгөө халдгүй гуурсан дэрүүд байна. За дэрний хувьд бол маш олон сонголт байна. Сүдэн дэр байгаа, латекс дэрнүүд байгаа, хүүхдийн дэрнүүд байна. За мөн хүзөөний дэрнүүд байна. Энэ нь болохоор нөгөө халдгүй. За энэ дотроо яг цэвэр латекс дүүргэлттэй юм хүзөөний дэрнүүд байна. За энэ болохоор гэр бүлийн дэр гэж хосороод ирэлсэн ч болно юм урт будааны хальсны дүүргэлттэй энэ сайхан дэрүүд байна. Яг гадаргуу нь болохоор яг цэвэр даавуугаараа. За дэрний хувьд бол маш олон сонголтууд байгаа. Мэдээж гадарх даав нь бол яг цэвэр даавуу. За энэ солонгос дэрүүд байна. Будааны дүүргэлттэй, шар будааны, бор будааны хальсны дүүргэлт. За цайны дэр, цайн дэр гэж байна. Хулстай ийм соронцтой яг эмээ өөнөрт тохиромжтой ийм гоё дэрүүд бас ирсэн байна. За дэрний хувьд бол маш олон сонголт байна. Хүүхдийн дэрнүүд бас байна. Тархины даралтай хүүхдэд зориулсан будааны хальсан дүүргэлттэй. За ингээд загварын хувьд бол янз янз байгаа шүү. Ийм амтантай ч байгаа. Латекс дэрүүд бас байна. За манайд бас ийм хөөрхөн хевсэнцрүүд ирсэн байгаа шүү. Орон дээрээ тавих те, орныхоо урт талд орон дээрээ, буудан дээрээ, креслэл дээрээ ингээд бас гоё загварлгаа тавьчих. За ийм хиймэл өснөд ирсэн байгаа шүү. За өсний хувьд бол ийм баран ирээн байна. За ийм бас төрөл байна. За ийм хевсэнцрүүд бас ирсэн байна. Сүүлийн үеийн тренд болоод байгаа. Алтлаг ийм хээтэй ийм хевсэнцрүүд байна. За эдгээр бол өнгөний сонголт бас хэмжээ байгаа. Өнгөний сонголтууд байгаа. За нөгөө алтлаг загвартай энэ бүтээлэг маань бас орны урд тавьж болно, орон дээр тавьж болно. Маш гоё зөөлөн материалтай. Өнгөний сонголтууд бол ягаан байна, хар байна, цагаан байна гэдэг ийм өнгөний сонголтууд байгаа. Хэмжээнүүд бол бүгд байгаа шүү. Та бүхэндээ бид энэхүү олон улс худалдааны төвийн 2 дахь урсдаг шатаараа буюу цахилгаан шатаар гараад баруун гар талд чинь байрлаж байгаа цоо шинээр үе таалгааны эсэн M Store-ыг онцлон танилцууллаа. M Store-ын тухайд мэдээж олон улс худалдааны төвийн цагийн хуваарийн дагуу буюу лав гаригаас бусад бүх гаригуудад өглөөний 10 цагаас оройн 19 цаг хүртэл ажилладаг гэдгийг дуулгаж байна. Та бүхэн нээлттэй урамшууллаас бүх хоцроорой хамгийн сүүлийн үеийн шилэг тренд болж байгаа шинэлэг бараа бүтээгдэхүүнээ M Store-оос базаагаарай. Одоо үзэгч та бүхэндээ уламжлал ёсоор Дархуул аймгийн 4 сумдын болон Сэлэнг төв аймгийн төвүүдийн цаг агаарын мэдээллийг хүргэе.
Сонсогч та бүхэндээ Төмөсийн DBS-лээс бэлтгэн үзүүлдэг Төмөсийн мэдээллийн хөтөлбөрийн ээлжис дугаарын дөрөв өндөрлөж байна. Та бүхэн орой бүрийн 19 цагаас шинэхэн мэдээлэл тогтмол хүлээн авч үзээрэй. Баяр та үзэгчдээ.